Одоо цөмөрөө нөгөө холболтын тухай яриад. Тэр маань ямар холболт вэ гэвэл шүү дээ. Зэрэгцээ холболт. За зэрэгцээ холболтон дээр дахиад нэг юм дүрм байна. Эхний дүрм нь юу вэ гэвэл хүчтэл ижилхэн байна. Хүчтэл ижил. Өөрөөр хэлбэл конденсатор тус бүр дээр унж байгаа хүчтэл маань ижилхэн байх нь байна. Ямар холболтон дээр зэрэгцээ. Харин ерөнхий цэник хуваагдана. За хуваарлагдана. Хоёр конденсатор зэрэгцээ байх юм бол ерөнхий цэник маань хуваарлагдаж очих нь байна. Өөрөөр хэлбэл Q1 маань Q2-тойгоо шууд утгаараа тэнцэнэ гэж хэлж чадахгүй байх юм бүгдээрээ. Харин яг энэ тохиолдолд V1 маань V2-той тэнцүү цаашлаад V-тэйгээ тэнцүү. Энэ тохиолдол шүү зөвхөн. Багтаамжууд нь өөр үжүүлнэ. Багтаамжууд дээр бид юм хэлж чадахгүй. За багтаамжийг хэрхэн яаж болох вэ бүгдээрээ ε0. За төвний хуваах нь D тийм ээ. Ингэж олж болно. Үүнтэй холбоотойгоор дараах бодлогыг бодъё. Жишээ 23. Хоёр конденсаторыг зурагт үзүүлснээр холбосон байна. Энэ ямар холболт вэ? Зэрэгцээ холболт. 11:47. Ерөнхий багтаамжийг бол ерөнхий цэнгийг бол конденсатор тус бүр дээр унах хүчтлийг бол конденсатор тус бүрт хоригдлогдох цэнгийг олоо гэсэн байна. За нэг зүйлийг дахиад би сануулъя. Ерөнхий багтаамжийг ол гэснээс энэ дээр ерөнхий багтаамж хэрхэн яаж ингэж гарч ирээд байгаа юм бэ? Энийг шууд эхлээд нэг ярьчих. Ерөнхий цэник маань өөрөө Q гэж бодъё. Ерөнхийдөө. Тэр маань хуваарлагдаад Q1 болон Q2 болоод хоёр конденсатор тус бүр дээр хоригдлогдсон байлаа гэж үзье бүгдээрээ. Тэгэхээр арилгачих жоохон толгой гэж магадгүй. Цэнигийг хэрхэн яаж олдог вэ? Цэнигийг бүгдээрээ олохдоо C-г үржих нь V гэж олдог. Хамгийн ерөнхий зүйлийн тухай ярьж байгаа бол энэ багтаамж чи ерөнхий багтаамж, энэ чи ерөнхий хүчтэл, батарейны хүчтэл. Тэгээд энэ нь болохоор C1-ийг үржих нь V1 учир нь гэвэл ба штэ тий. Энэ дээр байгаа багтаамж чинь C1 энэ конденсаторын түүн дээр унж байгаа хүчтэл нь V1 учраас ингэж бичээд байгаа. Нөгөөх нь C2 унж байгаа хүчтэл нь V2. Нэмэх нь C2-ыг үржих нь V2 байх нь. За би юу ижлэхэн гэж хэлсэн? Хүчтэл ижлэхэн гэж хэлсэн энэ дэр. Хүчтэл ижлэхэн учраас энэ хүчтлүүдийг бүгдээрээ хурааж болох уу? Болно. Яаж хураах вэ гэхээр энтэй ижлэхэн учраас хаалтнаас гаргаад хураачиж байгаа. Ингээд ерөнхий багтаамж нь C1 дээр нэмэх нь C2 болж батлагдлаа. Ерөнхий багтаамж ингэж болох нь 3 ширхэг байсан ба C3 нэмэх нь C4 гээд цаашаа үргэлжлэх нь ямар тохиолдолд зэрэгцээ холбосон тохиолдолд. За ингээд одоо энийгээ сайхан мэдээд авсан юм чинь үргэлжлүүлээд бодлого бодъё. Ерөнхий багтаамжийг бол за ерөнхий багтаамж А гэж байгаа энд нь багш нь болчих. CEQ ямар холболт зэрэгцээ? Яаж болох вэ? Шууд нэмээд болно. C1 дээр нэмэх нь C2. C1 нь 1 микрофарад микро нэмэх нь 2 микро. Ингээд 1 дээр 2-ыг нэм 3 микрофарад 10-ийн хасах 6 зэрэг гэсэн үг мөн үү? Энийг олсон. B дээр нь юу бол гэж байна? Ерөнхий цэнгийг олоо гэсэн байна. Цэнгийг хэрхэн яаж болох вэ? Ямар дүрм байх вэ? C тэнцүү ерөнхийгөө үржих нь ерөнхий. Ерөнхий гэж байгаа бол бүх юм ерөнхий. Ингээ ерөнхий цэник тэнцүү ерөнхий багтаамж маань 3 микрофарад гэж гарсан. 3 микро үржих нь 12 вольт юм байна. Энэ бол миний ерөнхий хүчтэл. Тэрнээс конденсатор тус бүр дээр хуваарлагдж байгаа биш шүү. 36 микро кулон болох нэ. Микро кулон. За микро гэж бичихгүй байсан ч бол 10-ийн хасах 6-га тавиад явсан ч болно шүү. Ингээ V дээр нь юу бол гэж байна? V дээр нь конденсатор тус бүр дээр унах хүчлийг олооч гэсэн байна. Юу ижлэхэн байх вэ? Хүчтэл ижлэхэн байна. Яг энэ тохиолдолд бол батарейны хүчтэл нь 12 вольт юм бол энэ дээр унж байгаа нь бас 12 вольт. Энэ дээр унах нь ч гэсэн 12 вольт болно. Ингээд V гэдэг бол 12 вольт мөн 12 вольт болох нь байна. Тэгжээж бид нар хурааж исэн хэрвээ бүгдээрээ санаж байгаа бол гээд нь конденсатор тус бүрт хоригдлогдох цэнгийг олооч гэсэн. За тэр цэнгийг хэрхэн яаж олох вэ бүгдээрээ? Q1 гэж түүнийг C1-ийг үржих нь V1 гэж олно. Ингээд Q1 тэнцүү C1 маань 1 микрофарад буюу 10-ийн хасах 6 зэрэг үржих нь V1 нь 12 вольт 12. Өөрөөр хэлбэл 12 микро кулон цэник хоригдлогдох нь байна. Эхнийх дээр нь. За үндсэндээ бүгдээрэнд нь хэдэн ямар хэмжээний цэник байгаа вэ? Ерөнхий 36 микро кулон байгаа. 36-гийн 12 нь дээд тал дээр нь хоригдлогдчихлаа. Цаана нийтүүлт 24 үлдэн тэ. Q2-ыг олъё. Q2 гэдэг бол C2 V2. C2 2 микро 10-ийн хасах 6 үржих нь 12 буюу түрүүний хэлсэнчлэн 24 микрокулоныг бас ингэж
олж болох нь эсвэл зүгээр 36-аас 12-ыг хасаад ч олж болно. Ямар ч байсан энэ цэнэгүүд нь нийлээд ерөнхий цэнэгээ заавал өгж явах учиртай юм аа. Түүний дараачаар жишээ 24 конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. Батарейн багтаамжийг бол батарей гэдэг маань ерөнхий энийг хэлж байна. Энэ бол ерөнхийдөө батарей гэсэн үг. Эхлээд багтаамжийг нь болох нь. Батарейн багтаамж гэдэг маань конденсаторуудыг нэгтгэхэд нэг конденсатор болгоход ямар хэмжээний багтаамжтай байх вэ гэдгийг л асууж байгаа. А-гийн шууд болчих бүгдээрээ. Эхлээд эндээс эхлэе. Энэ дотор. За энэ ямар холболт вэ гэхээр энэ бол зэрэгцээ. Зэрэгцээ дээр бид нар шууд олчих болно тий. Тэрийг C1 гэж C1 штрихки C1 дээр нэмэх нь C2. C1 маань 2 микрофарад нэгийг нэмээд 3 микрофарад болно. Өөрөөр хэлбэл бид энэ хоёрыг нийлүүлээд нэг багтаамж болгосон. Тэр маань 3 микрофарад 1 конденсатор. За тэрийг энд би тэмдэглэсэн байна. Энэ доотлын зурган дээр нэг C штрих гэж. 3 микрофарад маань энэ хажуу талынхаа нөхөртэй хинтээ вэ гэхээр энэ 6-тай цуваа холболттой болчихж байгаа. Яг энд харуулсан шиг. За тэгэхээр энэ зураг маань бидэрт их тусалж байна. Ингээд ерөнхийг нь олъё гэх юм бол хамгийн эцэстээ нэг л гарч ирж байгаа. Тэр маань ерөнхий болно. 2 конденсатор байна тийм ээ. C1 штрих үржих нь C2. C1 штрих дээр нэмэх нь C2 гээд энэ дүрмээр олчиж болно. Хоёрхан ширхэг байв учраас. 3 микро 3.10-ын хасах 6 үржих нь 6 микро 6.10-ын хасах 6 хуваах нь 9.10-ын хасах 6 10-ын хасах 6-нууд хураагдлаа 18 2 микро фарад байх нь. Энийг олсон. C1 багтаамжтай конденсаторт хуримтлагдсан цэнэгийн хэмжээ 12 микрокулон. За энэ дэр нэг юм цэнэг хуримтлагдсан юм байна. Тэр маань 12 микрокулон байсан бол К ба Л цэгүүдийн хооронд хүчтлийг буюу ерөнхий хүчтлийг олооч гэж асуусан байна. Энэ 12 микрокулон тэгээд C1 гэдээ өгөгдсөн байна. Q1 гэчихэд хүнийг Q1 тэнцүү C1-ийг үржих нь V1 түүн дээр унж байгаа хүчтэл гэдээ ойлгочих. Энэ дээр унж байгаа хүчлийг бүгдээрээ V1-ээр тэмдэглэчихье. Ингээ хүчлийг олчих. Яагаад хүчлийг олох шаардлагатай вэ гэвэл энд байгаа хүчлийг олчих юм бол хаана байгаа? Энэ дээр байгаа хүчлийг олчих юм бол энэ дээр унах хүчтэл нь зэрэгцээ холболттой учраас ижлэхэн байна гэд үргэлжлүүлээ бодож байна. Тэгээ ерөнхий энэ дээрээс хэдүүлээ юуг олох вэ гэхээр цэнэгээ олчих бас болно. Тэгвэл үргэлжлүүлээ зүгээр бодъё. Энэ дээрээс хүчлийг олох юм бол Q1, C1, V1, Q1 маань 12 микро хураагдчихна доод талынхаа микротой. Тийм учраас зөв шууд ингээл бичиж 12-ыг хуваах нь 2. Хэд гарах вэ? 6 вольт. Тэр конденсатор дээр унж байгаа юм. Доор нь ч гэсэн 6 вольт унна. Энд 6 вольт унж байгаа бол ямар хэмжээний цэнэг хуримтлагдах вэ? Энэ доод талын хэсэгт, энэ хэсэгт гэсэн үг. Окей, түүний цэнийг бүгдээрээ Q2-оор тэмдэглэчихье. Q2 тэнцүү C2-ыг үржих нь V2 тэнцүү C2 1 микро буюу 10-6 үржих нь 6 вольт гэдгийг олчлоо бүгдээрээ ингээд 6 микро кулон цэнэг байх нэ. Ингээд энэ хоёрын нийлбэр дээрээс ямар хэмжээний цэнийг бүгдээрээ гаргаж ирж болох вэ гэвэл за би энийг ерөнхийдөө доош нь ингээд ерөнхий цэнигээ олъё бүгдээрээ Q гэдэг бол Q1 дээр нэмэх нь Q2. Q1 маань 12, нөгөөх нь 6 микрог нь шууд хаалтын гадна гаргачих ингээд 18 микро кулон цэнэгтэй байх нэ. Энэ хоёрын нийлбэр дээр буюу энэ C1 штрих дээр 18 микро кулон цэнэг байна. Энэ 18 нь нөгөө дээрээ ч гэсэн бас 18 байх учиртай яагаад тэгэхээр цуваа холболттой байгаа учраас энэ дээрх цэнэг нь Q2 штрих гэсэн түүнийг 18 микро кулон байх нь. Одоо унж байгаа хүчлийг нь бүгдээрээ олж болно шүү дээ. Энэ дээр унж байгаа хүчтэл нь угаасаа нийтдээ 6 вольт байсан. Тэрийг бид нар мэдж байгаа. Жохон тусад нь ингэж бичье. Энэ дээр 6 вольт. За нөгөөхөн дээр нь хэдэн вольт унах вэ гэдгийг ингэж яагаад хэдвэл олчих дахиад ингэж байна. Түүнийг олж болно. V2 штрих тэнцүү Q2 штрихийг хуваах нь C2 гэд олчиж болно. Q2 штрих маань 18 микронууд нь хураагчих учраас багш нь бичихгүй өнгөрчий хуваах нь 6 ингээд 3 вольт. За ерөнхий хүчлийг олъё. V тэнцүү 6 вольт ихнийх дээр нь
Энэ дээр хэд унж байна? 3 вольт. Энэ хоёрыг шууд нэмнэ. Нэмэх нь 3 вольт. Ингээд 9 вольт хүчтэл маань K ба L хоёр цэгийн хоорондох потенциалын ялгарыг илэрхийлэх нь байна. 25 дахь жишээ хий бүгдээрээ зураг 11-50 харуулсан хоёр конденсаторыг хүчтлээ салгаад K конденсаторын хавцсуудын хооронд хэзлэх үнийг диэлектрикээр дүүрэхэд багтаамж нь 5C болсон байна. L конденсатороос K руу урссан цэнэгийн хэмжээг олооч гэсэн байна. За энэхүү бодлогыг хэрхэн яаж бодож болох вэ гэвэл эхлээд тухайн зэрэгцээ холболттой байгаа конденсатор тус бүр дээр хуримтлагдах цэнэгүүдийг олъё. Энэ дээр 8 вольт унана, энэ дээр 8 вольт унана. QK гээ бүгдээрээ тэр маань 2C үржих нь 8. Ингээд 16C байх нь. Түүний дараа KL-ийг олъё. Тэнцүү 3C үржих нь 8, 3 8 24C байх нэ. Нийлбэр цэнэгийн хэмжээг олъё. QK дээр нэмэх нь QL. Энэ дээр 16 дээр 24-ийг нэмнэ. 40C. Ийм хэмжээний ерөнхий цэнэг анхандаа байжээ. Түүний дараа яасан бэ гэсэн чинь эзлэгүүнийг диэлектрик дүүргээ багтаамж нь ийм болгоод за тэгээд хүчтлээ салгасан гэж 8 вольт одоо байхгүй. За юу болсон бэ гэдгийг уухгүй зүрий бүгдээрээ. Энд нэг ийм K конденсатор үргэлжлүүлээд ийм байсан байх нь. Конденсатор L эдний завсрыг нь диэлектрикээр ингээд үргэцсэн. Гэсэн юу болсон? Багтаамж нь 2C-гээс 5C болтлоо өссөн байна. Нөгөөх нь 3C гэдэг багтаамжтай байгаад. Гэхдээ юу хадгалагдах вэ гэхээр энэ дээр цэнэг хадгалагдана. Багтаамж ихсэн ч гэсэн цэнэг хадгалагдана. Харин багтаамж нь ихсээд багасаад байгаа учраас цэнэг хаана нь хідэн үлдээд хаана нь хаашаага хідэн урсах вэ гэдэг дээр одоо шийдвэр гаргах шаардлагатай болж байна гэсэн үг. 40 одоо C байгаа. Энэ бол 40C шүү. 40C нийлбэр ийм цэнэг байгаа. Энэ хідний хідэн очив. За тэгвэл тэрний эхлээд ерөнхий багтаамжийг нь олчих. CEQ гэдэг бол 5C дээр нэмэх нь 3C. Яагаад зэрэгцээ холболттой учраас ингээд 8C багтаамжтай. 8-ны 5 нь энэ дээр байх учиртай. Хаана гэвэл K дээр байх учиртай. 8-ны 5 нь 8-ны 3 нь энэ дээр байх учиртай. Тийм пропорцоор. За тэр пропорцыг нь багш нь ингээд тусад нь бичээд өгье. 8-ны 5 нь энэ дээр очино. Нийт цэнэгийн 8-ны 3 нь энэ дээр ирэх нь байна. Нийт цэнэг маань өөрөө 40C байгаа. За энэ дээрээс үргэлжлүүлье бүгдээрээ. Q үржих нь 8-ны 5 гэвэл тэр маань 40C үржих нь 8-ны 5. Ингээ хураагдаа хэд гарах вэ? 5 5-ийн 25C маань энэ удаад K дээр очисон гэж үзээд QK штрих гээ. QL штрих маань 8-ны 3 үржих нь 40C 5 15. 15C нийлээд ингээд 40C болж байгааг бас бүгдээр харж байгаа. Болов уу гэж харж байна. Ингээд одоо бол энэ дээр хуримтлагдсан цэнэгийн хэмжээ маань өөрөө 25C байгаа. 25C Q штрих. Анхандаа хэдэн C байла? Анхандаа 16C байсан энэ дээр. 16C маань QK байсан. 16-аас хэд болтлоо өөрчлөгдсөн байна? 25 болтлоо өөрчлөгдөжээ. Гэхдээ бүгдээрээ хэд юуг олох вүлээ? L конденсатороос K конденсатор руу урссан цэнэгийн хэмжээг болно, тийм ээ? Тэгэхээр QK штрихээс QK хасна гэсэн үг. Яагаад вэ гэхээр нэг нь 25C болж хувирсан, анхандаа 16C байсан. Энэ дээрээс хэд гарах вэ? 9C. Энэ 9C хинээс олж авсан. 9C-г хүүшээ андаа ээлээ надад цэнийг зээлдүүлээч. Миний багтаамж ихсчлээ. Зарим цэнийг чинь би бас үрэлцэж болох юмаа гэд ээлээс авсан байна гэж бүгдээрээ ойлгож болох нэ. За ингэж бодноо. Цахилгаорны энергийн тухай бүгдээрээ үргэлжлүүлээд ярий. Цахилгаорны энерги бүгдээрээ W-сгээр тэмдэглэнэ. Цахилгаорны энергийг хэд хэдэн тэгштэглээр олжуулна. 2-1 цэнэгийг үржих нь хүчтэй QV, 2-1 багтаамж V-гийн квадрат хүчтлийн квадрат, 2-1 цэнэгийн квадратыг хуваах нь C. Бүгдээрээ Q тэнцүү CV-гээс бүгдийг гаргаж ирж болно. Эдгээр хамаарлуудыг. Гэхдээ ийм боломжууд байгаа юм байна гэдээ бүгдээрээ харчээ хувилбарын хувьд. Ингээд яг U өгдсөн. Q өгдөд V өгдсөн бол эхнийхийг нь ашиглая. C өгдөд V өгдсөн бол тийм ээ хоёр дахьыг нь ашиглая. За Q буюу цэнийг өгдөд багтаамж өгдсөн бол гурав дахьыг нь гих мэтчлэн өөрийнхөө бодлогын нөхцөл тааруулаад эдгээр тэгштэглүүдийг ашиглаж болно. 26 дахь бодлогыг бодъё. За ямар ч үсэн нэг ингээд орхичээ. Конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. K конденсаторын цэнэг Q бол батарейд хуралдах энергийн нийт хэмжээг боллоо гэсэн байна. За энэ маань нийтдээ ингээд батарей гэж.
Окей. Энэ дээр хуралдаж байгаа цэнийг нь Q гэж хэлсэн байна. Залуусаа. За энэ дээрээс бүгдээр юуг олж болох вэ? Энэ дээрээс энийг олж болно. Хүчтлийг нь олж болно. Энийг V гэж. Тэгвэл энэ дээр ч гэсэн V хүчтэл унах нь ойлгомжтой. Энэ V хүчтлийг хэрхэн яаж болох вэ? V гэдэг бол Q хуваах нь C байх нь байна. Угаасаа тэр цэнигийн хэмжээ энэ дээр Q байна. Харин багтаамжийн хэмжээ C байна. Тийм учраас ингээд тавьчих. Тэгвэл энэ доор ч гэсэн бүгдээрээ Q хуваах нь C хэмжээний хүчтэл унж байгаа юм байна. За тэгэхээр хүчтэл болон багтаамжаа ашиглаад энэ L дээрх цэнигийн хэмжээг олж болно. За тэрийг QL гэж цөмөрөө. QL тэнцүү 2C багтаамж хүчтэл нь V тэр маань Q хуваах нь C C-нууд ингээ хураагдаад 2Q хэмжээний үндсэндээ цэник тэр доод талын конденсаторт хуримтлагдах нэ. За энэ бол 2Q хэмжээний цэнэгтэй. Ингээд нийлбэр Q-г олъё. Нийлбэр цэник тэнцүү дээд тал дээр нь Q, доод тал дээр нь 2Q. Энэ хоёр нийлээд 3Q. Одоо систем маань юу гэж хуурч болох вэ гэж төсөөлбөл нэг ийм болсон гэж төсөөлчих бүгдээрээ. Энэ дээр нийт цэнигийн хэмжээ нь 3Q. Энэ хоёр цуваа холболттой юм чи. Энэ дээр ч гэсэн 3Q. Энийний багтаамж нь 6C. Энэ хоёрын багтаамж 3C юм байна. Ийм байна. За нийлбэр багтаамжийг энэ дээрээс бас олчиж болж байна. Нийлбэр багтаамж гэдэг бол 3C 6C хуваах нь нэг арай л өөр газар бичээд айдвал. Нийлбэр багтаамж тэнцүү 3C цуваа холболт 6C хуваах нь 3 дээр нэмэх нь 6 буюу 9C болох нь C-нүүд нь ингээ хураагдаад 3618 2C ерөнхий багтаамжтай байх нь байна. Ерөнхий цэнигийн хэмжээ нь энд бол 3Q байгаа. За одоо цөмөөрөө дээрх тэгштэглүүдээс аль нэгийг нь сонгоё. За хуримтлагдсан энерги тэнцүү ингээ устгачих. Q байна надад C байна. Тэгэхээр хамгийн сүүлийнх нь надад тохиромжтой харагдаад байна. Тийм учраас багш нь яг тэрүүгээрээ сонгоод бодчих. Ингээ хуримтлагдсан энерги тэнцүү 2-1 Q-гийн квадрат хуваах нь C-гийн квадрат гэсэн байна. За C гэсэн байна. C маань CEQ болж таарна энэ дээр 2-1 үржих нь Q-гийн квадрат тэр маань 3-ийн квадрат 9Q-гийн квадрат хуваах нь CEQ 2C. Ингээд орсон 4 4-9 Q квадратыг хуваах нь C гэдэг доод талын хариутай бас тэнцэх нь байна. За ингэж бүгдээрээ цахилгаан орны одоо тэр конденсаторт хуримтлагдсан энергийг олж болдог байна.